Монгол улсын уул уурхайн салбарын хамгийн том төлөөлөл болсон орд газруудын нэг бол энэ Эрдэнэт үйлдвэр. 1990 он Монгол улс ардчлал чөлөө зах зээл шилжиж салбар бүр шинжилэл хийгдэхдээ тулсан хүндхэн цаг мөч. Энэ үед улс төрийн хурдастай өөрчлөлт явагдсны үрээр эдийн засгийн хүндхэн бэрхшээлтэй тулгарч байсан юм. Чөлөө зах зээлд шилжиж цаашид хэрхэн хилцэж байсан энэ үед Монгол улсын геологийн салбарт гадаадын хөрөнгө оруулалтыг татах нь хамгийн зөв гарц хэмээн тухайн үеийн Монгол улсын удирдлагууд болон эрдэмтэд харж байлаа. Социализмын үед Монгол улсын газрын нөөц баялагийг Монголын болон гадаадын олон эрдэмтэд судалж геологийн суурь судалгаанууд явагдсан он жилүүд байсан юм. Энэ судалгааны үр дүнд Монгол улс ашигт малтмлын олон талт баялагаар арвин гэсэн судалгааны үр дүн гарсан байдаг. Гадаадын тэргүүний технологи хөрөнгө оруулалтад үүдээ нээж эхэлсэн энэ үеэс Америк, Австрали, Канада зэрэг улсууд Монголыг сонирхож эхэлсэн юм. Монгол улсын газрын баялагийг нээгдэрлүүлэх хийх ажил ийхүү эхэлсэн юм. 1978 онд Эрдэнэтийн уулын баяжуулах үйлдвэрийн эхний ээлж ашиглалтанд орлоо. Тухайн үед бүгд 100-ны шилдэг бүтээн байгуулалт гэж хүлээн авч байсан юм. Тэнд зөвхөн баяжуулах үйлдвэр ашиглалтанд орохоос гадна олон мянган залуус ажил мэргэжилтэй болж, эх хормон бахархах зүйлтэй болж байлаа. Зөвлөлтийн тусламжаар баригдсан энэ үйлдвэрийн ач тус өгөөжгүйгээр 20 дугаар зууны Монголын түүхийг ярихгүй билээ. Эрдэнэт үйлдвэр бол манай 20 дугаар зууны маш том бүтээн байгуулалт. Ер нь бол 1960-аад оны сүүлээс Чехийн геологууд хайгуулынхаа явцад илрүүлсэн юм төвхтэй 1967-68 оны үед хайгуулын улс сүлд зөвлөлтийн геологууд өргөжлүүлсэн. За хайгуул нь амжилттай хийгдснээр манай Монгол улсад одоо яг Эрдэнэтийн бүсэд тухайн үеийн хамгийн том зэсийн порфирийн орд газар илэрсэн юм төвхтэй. Тэгээд Эрдэнэтийн үйлдвэр бол 1979 онд одоо үндсэн яг уурхай баяжуулах үйлдвэрийн үйл ажиллагаа эхэлсэн юм түүх байгаа. Олон яг одоо энэ зэсийн энэ том урд газрыг ашиглаж уурхайлаж эхэлсэнтэй холбоотойгоор тухайн үеийн одоо манай хөл улсын яг эдийн засгийн төсвийн гол одоо суурь Эрдэнэтээс орж ирж байсан зэсийн баяжмлын борлуулалтаас одоо бүрддэг байсан гэж одоо ойлгогдож байгаа. Одоо Монголын яг Эрдэнэт үйлдвэрийн удирдлага Америкт очиж зэсийн хайгуулын ажлыг эхлүүлээ. Дараагийн одоо Монгол улс дахь том зэсийн орд буюу Эрдэнэтийн хэмжээний орд газрыг илрүүлээ гэдэг ийм зорилго тавьж анхны яг энэ зэсийн хайгуулын ажлыг үндсэндээ 1995 онд эхлүүлсэн. Ингээд 1995 онд Эрдэнэт үйлдвэртэй тэнцэх, эсвэл түүний талтай тэнцэх хэмжээний томоохон орд газрыг нээж илрүүлэх нь зүйтэй гэж үзэн Монгол улсын Эрдэнэт үйлдвэр, Америк нэгдсэн улсын Magma Copper компаниуд хамтран Эрдэнэт Magma хэмээх компанийг байгуулсан байдаг. Ингээд уг төслийг улс төртэй хэрэгжүүлэхийн тулд Монгол улсад зэсийн чиглэлээр, зэсийн хайгуулын чиглэлээр мэргэжсэн хамгийн шилдэг геологчдыг цуглуулж ажиллаа эхлүүлжээ. Зэсийн хайгуулал судалгааны салбарт доод тал нь 30 жил ажилласан туршлагатай шилдэг геологчид Эрдэнэт үйлдвэрийн талтай тэнцэх орд илрүүлэхээр нэгдэн уулзлаа.
Тэдний дунд Монголын зэсийн салбарыг хамгийн сайн мэдэх геологч Гарамжав, Эрдэнэ төлөвлөрийн ерөнхий геологч Сандуйжав, геологч Мөнхбат, эрдэмтэн Жамсран дурж өргөдөжээ. Мөн Оросын холбооны улсаас эрдэмтэн Сотников, Америк нэгдсэн улсын геологийн албаны геологч Денис Кокс, Ричардс нар ирсэн юм. Тэд бүгдээрээ Монгол улсын газрын баялагын тухай мэдлэг мэдээлэлтэй, шинжлэх ухааны үндэслэлтэй судалгаа хийсэн хүмүүс байлаа. Өмнө говь сайн шандаас 70 задгад хүртэл 1-р баг 27 объект. Ховдоос говь алтай хүртэлх 2-р баг 24 объектээр ажиллахаар болж нэг газарт 2 хоног, замд явахтайгаа нийлээд 3 хоног ажиллаж байжээ. Геологийн фондоос олсон мэдээллийн дагуу сонгосон цэгийг нэг бүрчлэн шалгахаар замд гарсан геологчдын баг 1996 оны 9-р сарын 15-нд Дорнод аймгаас гараад Сүхбаатар аймагт ирлээ. Тэд тодорхой хэмжээнд жижиг орд илрүүлж байсан ч хүссэн зорилгодоо хүрч чадахгүй байлаа. Энэ үед геологч Гарамжав 1983 оны гараар бичсэн нэгэн тэмдэглэлийг багийнхандаа харуулсан юм. Өмнө говь аймагт байж болох зэсийн судалгааг хийсэн энэ тэмдэглэл экспедицийн багийг хам богд сум руу хөтлсөн юм а. Бороо хур татарсан говь нутгийн ангаж цангасан энэ хөрс их нутгийн минь газрын зураг дээр цэг төдийл харагдана. Ирээд үзвэл Монгол нутаг үнэхээр уудам юм. Говийн ширэнгэн ой болох Баянбүрд тэнгэрээс тусал ус хүссэн ургамал амтэн хаашааж харсан сүйтрхэх араатан жигүртэн. Энэ бол говийн амьдрал. Мал амтны говьдоо тэсвэртэй, хүн алдан нутагтай хайртай ийм л хүмүүс энд нутгалдаг. Улайдсан халуунаар энэ амьдралыг мянган жил түнсэн боловч эндхийн амьдралыг нугалж барсангүй. Говьд амьдраад эхэлвэл буцах сэтгэлгүй болдог нь үнэ.
Геологч Денис Кокс Гарамжав мөнх утнаар 1996 оны 9-р сард оюутлаган молибдены илэрлийг шалгаж үзээд зэсийн порфирин төрлийн хүдэржилт байгааг тогтоосноор хайгуулын ажлыг эхлүүлжээ. Өмнөговь аймгийн Хамбогд сумын төв. Монголын алдартай 33 говийн нэг Галбын говьд төвхөнсөн хөдөөгийн нэгэн сум. Одоо энэ сумыг Монгол төдийгүй дэлхийн мэдэх болсон газар. Урд цагт Тэмэн тавханаас өөр мөргөө байсан нутаг өнөөдөр түмний хөлд дарагджээ. Тэр чинээгээр говь нутгийн дүр төрх хүн зооны амьдрал өөрчлөгдлөө. Одоо энд хот газрын чихэр, холын нутгийн чамин юмар гайхуулах хэрэггүй болжээ. Манай өрн өөрчлөн байгуулалтын шуурга дэгдэхээс өмнө цэнхэр говьд геологийн зураглал, судалгаа хийж энэ хөрс зэс молибдены агуулмжтай болохыг тогтоожээ. Монголын говь өгөөж баян нутаг гэдэг нь хэний ч мэдээжээр маргах зүйл биш. 158 орчим зүйлийн ургамал ургадаг, олон тооны хөхтөн жигүүртний уйлгийн нутаг. Тиймээс ч геологч Гарамжав 2 ч удаа энэ газарт ирж судалгаа хийсэн байлаа. Тэр нь ч учиртай. Нэг сонирхолтой түүх хэлэхдээ 1982 онд гүр оргиж байгаа сансарт нисээд одоо эрэхтэй Монгол улсын нутаг дэвсгэрийг одоо сансараас авсан ийм зураг байдаг. Одоо бүх Монголын нутаг дэвсгэр байгаа төрөл бүрийн чулуулгууд сансын зурган дээр яаж харагдаж байна вэ гэдэг ингээд нарийн тайлал хийгээд ингээд сонирхоод үзэхдээ бидний сайн мэддэг энэ Хамбогд тайрхны одоо орчмын тэр чулуулгын тогтцсон сансрын зурган дээр тогоо шиг ийм цагирх хэлбэртэй ийм уулын тогтц байдаг юм байна. Тэд эхний өдөр гар зураглалаа хийн дээж авчээ. Денис Кокс сансрын ирээдүйн утсаар Улаанбаатар хот руу холбогдож төлөвлөсөн газраа иртэл тун сонирхолтой нөхцөл байдал өгдсөн тухай мэдэгдлээ. Энд л лиценз авах ёстой юм байна. Координат өгье гэж яран хэлсэн түүний үг Сергей Дьяковын сэтгэлийг хөдлөглөө. Денис Кокс хамтран зүтгэгчтэй хандан бид 100 гаруй газраар судалж 2 жил хайгуул хийлээ. Бидний хайж байгаа газар яг энд л байх шиг байна гэж хэлсэн гэдгээ. Түүний энэ үг хамтран зүтгэгчд нь урам зориг оруулж хайж байгаа чулуу бүхэн шинэхэн мэт санагдаж байлаа. Чилийн орд газар, Аризонагийн орд газартай төстөө шинж тэмдэг илэрх нь тэд зорьсон зорилгодоо улам бүр төгсөөр байгааг илтгэж байсан хэрэг байлаа. Геодезийн сорон зай хайгуулын ажил маань талбай дээрээ өргөөрөө 8 км, одоо уртаараа 6 км, 7 км ийм талбай дээр хоорондоо 200 метрийн зайтай, цэг хооронд 25 метрийн зайтай, нэгийг харьцах 25,000 гэсэн ийм масштабын геодезийн болон геофизикийн зураглал хийсэн юм аа. За геодезийн ажлыг тэр Швейцарын ДК компани хамгийн сүүлийн үеийн лазерын юутай тэм дижитал электронын багажаар хэмжээд газар дээрээ бикэдүүдээ босгоод тэрнийхээ дагуу одоо сорон зайгийн ажлыг Канада улсын Сентер гэсэн багажаар хэмжилт хийсэн. Тэр сорон зай хайгуулын ажил гэдэг маань яаж хийдэг вэ гэхээр зэрэг нөгөө топогийнхан байр зүйн зургийнхан чинь ингээд 250 метрийн зайд хоорондоо 250 метрийн зайтай шугамыг ингээд шугам татаа тэгээд тэр шугамынхаа дагуу 50 метр тутамд ингээд чулуу авуулаад номерлоод за одоо 5 дугаар шугамын 7 дугаар цэг 8 дугаар цэг гэл ингээд дистарлаад угаарлцсан ийм л цэгүүд тавиад өгч байгаа байхгүй зураг. Тэгэхээр нөгөө магнитометр өөрсөн хүн маань магнитометраа өөрөөр хэмжилт хийх гэж байгаа хүн маань одоо 1-р цэг дээр очиод хэмжилтээ авлаа.
50 м алхаад 2 дугаар зэг дээр хэмжилтээ авлаа. Ингээл тэр шугамын дагуу бүх зэгүүдээр хэмжилт хийгээл соронзон чанар өндөр байна гэдэг маань бас нэг үг хэлнэ. Геологуудад нэг мэдээлэл өгнө. Тэр нь ямар учиртай вэ гэхээр зэрэг одоо тийм өндөр соронзон чанартай чулуулаг тэнд газрын гүнд ойрхон тархсан болвол өндөр соронзон оронгоор илэрх ёстой. Одоо албадмал туйлшрлын арга гэж яриад байдаг. Одоо гадаргуу дээр нь гадаас тодорхой хэмжээнд гадаас зоогоод тэр газараа цахилгаан гүйдлэг байлгаад тэгээд тэр газрын гүнд ямар процесс явагдаж байгааг нь судалдаг ийм арга. Албаар цахилгаан гүйдлэгч тойшруулж агаад тэгээд цахилгаан гүйдлээ зогсоогоод буцаж байгальд одоо өмнө нь байсан цахилгаан гүйдлэг үйлэхээс өмнө ямар одоо процесс явагдаж байна гэдгийг судалдаг юм л. За тэгээд энэ маань өөрөө маш том аномали ажил байж болдог. За тэгэл энэ дээр одоо геофизикчтайгаа хамт геологч нар одоо өмнө гадаргуу дээр байсан шинж тэмдгүүдээр тэгээ одоо зургийн тайллыг хийгээд тэрний дараа тухайн талбайн хаанаас нь эхэлж өрөмийн ажлыг хийх вэ гэдгийг тооцоолж ингэж явдаг байна. Тэгээд манай энэ MomMap гэдэг компани байсан. Топо зургийн энэ ажил хийдэг. За соронзон хайгуулын газрын соронзон хайгуулын зураг хийдэг ийм компани тэр ажлыг анх эхэлж хийж байлаа. Дараагаар нь бид нар Geophysics Service гэдэг компаниар цахилгаан соронзонгийн аргаар оюу толгойн талбай дээр бүр бүгдийн талбайг нь бүрхсэн хайгуул судалгааны ажил хийлээ. Ингээд энэ ажлынхаа үр дүнгийг боловсруулад ингээд зураг гаргаад ингээд л одоо 6 сар хүртэл тийм л ажил хийлээ. Тэгээд тэр зураг гаргасныхаа үр дүнд судлаад энэ одоо тэнд бол яа харахгүй нэг цахилгаан соронзон орны аномали гэж үүсээд ингээд байдаг. За тэр яг аномальтай газар нь болохоор зэрэг геологийнх нь хөгжлийн түүхээс авч үзэх юм бол бас хувирмал чулуулаг тархчихсан. Тэнд нь бас одоо соронзон хайгуулын үр дүн бас аномали нь ингээд авахцаад байсан ийм сонирхолтой дүр зураг гарч ирсэн. Галтгуулын гарал үүсэлтэй тийм порфирлог чулуу юм байна. Дээрээс нь маш их тийм захиурлах хувирлууд гүнээсвэл энэ чулууг өөрчилсөн байна гэж тогтоогоод тэр нь юугаар илэрч яах вэ гэвэл ан цаваар нь бол маш их хэмжээний тийм кварцын судланцаар судлууд бол тогтсон байсан. Геологчдын хувьд эрэл хайгуул тасралтгүй үргэлжилсээр. Тэдний хувьд зүгээр нэг энгийн зэсийн орд олох ажил хамгаас чухал биш байлаа. Тодорхойлбол анхдагч зэс агуулсан хүдэртэй чулуунаас гадна 2 дахин их агуулгатай 2 дахь баяжилтын бүстэй зэсийн орд олох ажил хамгаас чухал байсан юм а. BHV гийн сонирхол бол Монголд геолог хайгуул үйл ажиллагаа хийх сонирхол байсан. Энэ сонирхлыг бол Монголд мөрдөгж байгаа хууль тогтоомжинд дагуу гадны 100% хөрөнгө оруулалттай компани гэж оруулж ирээд үйл ажиллагаа явуулж болно гэдэг тийм гаргалааг хэлж өгсөн. BHV-гийн удирдлагуудад за тэднээс бол үлийн зөвшөөрсөн үйл ажиллагаа явуулъя гэсэн. За энэний дагуу тэр үйл ажиллагаа явуул компани бүртгүүл мөрдүүл ямар компани байх ямар аж ахуйн нэгжийн хэлбэр байхын тэргээр явуул гэсэн. Эхний ээлжинд бол төлөөлөгчийн газараар явуулыг тохирсон. Тэгээд төлөөлөгчийн газрыг Монголд байгуулсан. За тэгээд төлөөлөгчийн газараа бид бол өгнө хугацаанд байгуулад үйл ажиллагаа яаралтай явуулах хэрэгтэй байсан. Сергей Дячко битэр Хамбогт очиж уулзж байсан. За тэгэд тэр ангийн маань хамт олон бидэнд эндээс Хамбогт сумаас 45 км баруун зүгт ийм чулуутай ийм газар байна гэдэг. Чулуу гаргаж үзүүлсэн. Тэгээд тэр чулууг нь үзээд энэ бол одоо биднээсийн ирээд хайгаад чулуутай маш төстэй газар байна.
одоо тэнд очиж хоноглоно гэдэг ингээд явсан. Хайгуулын ажил эд үргэлжилж байх 1996 оны үеэр Эрдэнэт компани тус төслөөс гарч Америк нэгдсэн улсын BHP компани төслийг дангаараа үргэлжлүүлэх болсон юм а. $200,000 2 жилийн турш зарцуулаад тодорхой үр дүнд хүрээгүй учраас компани удирдлагууд хоорондоо ярилцаж ийм үр дүнд хүрсэн байдаг. Ингээд BHP компани хайгуулын баг талбайд очиж геофизикийн болон геохимийн шинжилгээ хийх, геологийн зураг авах, сорон зан хайгуулынхан цахилгаан сорон зан зураг авах гэх мэт ажлууд өрнснөөр өрөмдлөг эхлэх нөхцөл бүрдсэн түүхтэй. Тэр нэгэн удаа өрөмдлөг эхлүүлэх баг зам зур явхад хээр унгалсан хулантай тарч ол зурхжээ. Хулан унгалахад монгол хүн бэлэгшээдэг. $1997 оны 9-р сарын 10-нд Өмнөг аймгийн Оюу толгой дахь ангаж хуурайшсан хөрсөнд ган өрөм буулаа. Энэ бол 1-р цоног байсан юм а. Эхний өрмөө тавих гэтэл геологч бүр өөр газар тавина гэж саналаа хэллээ. Гэхдээ ахалж байгаа хүн л шийдвэр гаргаж эхний өрмийг буулгана. Эхний өрмөө тавилаа. Дараагийн өрмөө хаан тавих вэ? Тэгэл өрөмдлөг ихэлсэн өрөмдөөд гаргаж ирж байгаа нөгөө өрөмдлөгийн керн гэж яриад байгаа одоо гаргаж ирж байгаа чулууга хоёулаа одоо судлан ямар чулуулаг яаж юм хаана явж байгаа вэ ингээд борнит, ковлит ингээл юмнууд гарч ихэлсэн. Тэгээд тэр дотор бол гарамжуугаа мөрөөдөж байсан юм бол халхизын байх хэрэгтэй гэдэг. А тэгсэн мөртлөө яг тэр халхизына яг одоо мөн үү шүү гэдэг дээр 100% одоо итгэл бас байхгүй, үнэмшил байхгүй. Аргагүй шүү дээ. Онлоор л үзсэн болохоос яг тийм халхизинтай газар хоёулаа ажиллаж байгаагүй болохоор. Тэгээ гарамжуугаа бол яриад байдаг. За хэрвээ халхизин болвол дээр нь ингээд давсны хүчил ингэж хийчихэд хутганы төмрөөр ингээд үрэх юм бол ингээд зис ялгараад гараад ирдэг. Хутганы үзүүр дээр, төмрийн үзүүр дээр зис ялгардаг юм гээд ингээд. Тэгэл хоёулаа өдөрт очиод нөгөө бичлэгээ хийгээл кернэ гаргаж ирээл бичлэгээ хийгээл. За энэ л одоо халхизын байх хэрэгтэй гэдэг. Тэгээ нэм хар эрдэс байгаа гэдэг. Би тэн дээр давсны хүчил хийгээд л ингээл өрөөд байд ингээл хардаг байхгүй. Тэгээ нэг өдөр очиод нөгөө кернэ үзчихсэн чинь тэр нөгөө хар гялтгансан хар хоёр нэлээд юм одоо бөөгнөрлөлтэй нэг газар давсныхаа хүчлийг хийчихэд ингээд үдсэн байхгүй байна. Тэгээд нөгөө давсныхаа хүчлээс дахиад нэлээд тусаачаад байжсэн чинь гарамжуугаа хажуу талаас намайг юм асуугаад хоёулаа яриад ингээд байж хооронд бас нэг жоохон хугацаагаар саатцсан юм шиг байгаа юм би. Тэгчээ нөгөө давсны хүчил чинь тэн дээр хийцэн байж байгаа. Би нөгөө хутгаараа үрж амжаагүй. Гарамжуугаатай ярьж байгаад эргээд нөгөө хутгаараа ингээд гэсэн чинь нөгөө хутганы чи үзүүр ингээд зэс болцсон. Вау! Нөгөө зэс энэ чи халхизын чинь байна штэ гэж хардаа гэж хоёулаа тэрийг харсан. Яг за одоо бол энэ бол халхизын шүү. Тэгээ 5 дугаар цооногоо хоёулаа тэр тавих одоо дараа чи өрөм сулраагүй байгаа юм чинь 5 дугаар цооног өрөмдөд бас зай байгаа. Тэгээд хоёрхан өрөм ажиллаж байгаа учраас нэг тийм гадаргуу дээр ингээд кварцын судлууд ингээд гараад ирсэн. Дундуураа ийм одоо магнетитийн ийм голт ийм
юутай судалтай ийм кварцын судлууд газаргуудаар гараад ирсэн. Олон тонны ийм янз бүрийн чиглэлд биеийнхээ огтулсан ийм энийг манай геологийн хэлээр штокверк гэдэг л дээ. Тийм илэрсэн газруу тэгээд хідэн одоо тунмал чулуулгын дороос сухайсан хідэн чулуу. Тэгээд тэндээс бас одоо зэсийн төрхөстэй малахиттай ийм зэсийн эрдэстэй кварцын судал энэ төр олж байгаа юм. Тэгээ гурвал хоёулаа ингээд нөгөөх юм гурван юм овоо босгоод за энийг хоёулаа энэ ч яахад дээ ерөнхийдөө бол алтны л холбогдолтой газар байна. Энд бол 1 грамм тонн орчимч алт байдаг юм уу юу гэдэг юм. Зэс нь бол нэг тийм өндөр агуулгатай биш байх. Нэг 0.7% байх гэсэн. Манай гарамж байгаа бол тэрнийг таамгаар хэлж байгаа шүү дээ. Тэгээ одоо энэ гурван овоогоо ингээд санаандаа ингээд холбочих юм бол нэг гурвалжин үүсэж байгаа байхгүй. За энэ алтан гурвалжин гэж нэрлэлчий. За яг 5 дугаар цооног яг энэ гурвалжин дотроо өрөмдөхөр зүйтэй байна гэдэг ингээд хоёулаа товлж чад байжсэн. Тэгээд 4 дугаар цооногч одоо өрөмдөөд дуусч ясан. За 5 дугаар цооногийг алтан гурвалжин дотроо тавья. 2 дугаар цооногоос 3 дугаар 1 дугаар цооногоос за 300 орчим метр л юм да. Газар 50-аар 50 гэдгсэн чинь нөгөөдөл чинь хоорондоо ярилцж байгаа өө болохгүй. 6 өрмөөс 4 нь зэсийн өндөр нэгтршилтаа илэрч байсан ч орд газрын нөөц хэмжээг олоогүй л байлаа. Гэсэн хэдий ч баялаг энд байх магадaltaйг мэдсэн нь эрлээ улам үргэлжлүүлэх урам зоригийг багийнханд өгсөн юм а. Шинжилгээний дээж цаасан дээрх баримтууд 1997 оныг монголчууд онцгойлон авч үзэх учиртай. Учир нь бидэнд үлдээсэн өлгийн нутаг баялаг үүцтэйг олж мэдсэн он. О, здравствуй, Сергей. Хорошо. Все нормально. 4-ю заканчиваем. Да. 5-ю. Уже наметили. Карамджам там сидит. Да. 450 метров. Да. Бид нар чинь том орд хайж байгаа шүү дээ. Одоо Скандинав шиг тийм том орд, дэлхийн хэмжээний орд. Тэгээ бид нар одоо ингээд хайгуулт өгсөн зардлаа эрлийн цооногуудаа нэг дор ингээд ойрхон 200-300 метрт ингээд өрөмдөд байх юм бол юу болох юм? Наадах цооног 5 дугаар цооног чинь 500-аас цааш зайтай байх хэрэгтэй хол бай. Холдуул гэдэг. Тэгээ хоёулаа гарамж байгаа байтар алтан гурвалжин дотроо цооногоо өрөмдөж чадаагүй. Тэгээд 5 дугаар цооногийг бөөр тэр ундаан голын эргэрөө 500-600 метр зайтай тавиад тэгээ гарамж байгаа бас жоохон миний одоо өрөмдөг гэсэн газар өрөмдүүлсэнгүйгээ дургүй жоохон дургүйтай. 2 жилийн нэг Азийн хямрал эдийн засгийн хямрал гэж юм болсон. 97-98 онд өргөлжсэн хямрал. Тэр үед одоо зэсийн үнэ нь бас л уналтанд ороод дээрэс нь BHP компани ерөнхий захирал солигдсон. Тэгээд BHP компани ерөнхий захирал солигдоод BHP Minerals гэдэг энэ салбарт хийгддэг баригдсан бодлого өөрчлөгдсөн. BHP компани чинь бол Австралийн агуу том компани, дэлхийн том компани байсан. Тэгээ хөрөнгө мөнгөний хямралд ороод бараг л дампуурдгийн ирмэгдээр очсон байсан үед John Prescott гэдэг даргаагаас хойш шин дарга тавихаар болоод жилдээ нэг 125 сая долларыг хайгуулын ажилд зарцуулдаг байсан. Энэ салбарыг ер нь боловсон да. Нэг 8-9 төсөл үлдээгээд бусдын бүгдийг татан болгосон. Манай Монголын төсөлд орж ирэх хөрөнгийг багасгасан, бүр үлэмж багасгасан. Энд нэг ажиллаж байсан геологчтой бүгдийг цомхотгоол. Тэгэл би одоо манаач болоод үлдсэн дээ. Нэгтлэн бодохтойгоо хоёулаа үлдсэн. 99 он гэхэд бид нар чинь 430 сая
тонн хөдөр байгаа гэсэн ийм таамаг нөөцтэй байсан болохоор тэр чинь 450 сая тонн хөдөр гэдэг бол бас бага юм биш. Дөнгөж хайгуул судалгаа эхэлж байгаа. Шууд л эхнийхээ цооногоор хөдөр огтлдог тийм төсөл бол ховорхон шүү дээ. Тийм учраас BHP бол нэг юм лицензээ хадгалаад 2 хүнээ энд ингээд байлгаад ингээл байсан үе. $99 оны хавар 3 сард одоо Канадын Торонтод болдог баха. Дэлхийн одоо геологчид олборлагчдын том чуулга уулзалт болдог. 20-30 мянган хүн цугладаг тийм том хурал болдог газар. Жил болгон 3 сард болдог. Тэр хурал дээр оюутлагын юмыг аваачиж харуулсан. Тэгээд BHP компани бол энэ төсөл дээр манайтай хамтарч ажиллах компани байвал одоо бид нар хамтарч ажиллахад бэлэн байна. Ингээд байж атал тэр 99 оны уулзалтан дээр очсон компаниудын нэг нь болох Ivanhoe Mines гэдэг компани манай төслийг сонирхож эхэлсэн. Тэгээд тэд нар хурж ирээд оюутлагаа дээр хурж ирж үзээд ингээд BHP компанитай гэрээ байгуулад 2 жилийн хугацаанд тодорхой хэмжээний мөнгө зарцуулаад та бүхний хийлгэх гэсэн тэр ажлыг хий гэдэг ингээд. Хэрвээ энэ ажлын үр дүнд одоо BHP-ийн сонирхлыг татах хэмжээний том орд олох юм бол BHP тэр төслөө буцааж өөрсдөд нь эргүүлж авна. Авахдаа та нарт одоо та нарын зарцуулсан тэр мөнгөө чинь 3 дахин өсгөө та нарт өгье гэсэн ийм одоо гэрээний нөхцөлтэйгээр компани шилжүүлж өгч байсан байхгүй юу? Оюу толгойн хувь тавилан энэ үед хаашаач эргэж болохоор байлаа. Ivanhoe Mines манай геологчдын судалгаанд итгэж төслийг үргэлжлүүлэх болсноор дараагийн алхмаа хийх том боломж бүрдсэн байдаг юм аа. Хямралаас болоод зогсох болоод байсан хайгуулын ажилд Ivanhoe Mines компани орж ирснээр ахин үргэлжиллээ. Таван сард Ivanhoe орж ирээд оюу толгойг нэлээд эрчимтэй судалсан. Тэгээд тэр 100 бид нар оюу толгойн талбай дээр 108 цоног өрөмдсөн байдаг. Одоо цогцолттой эргэлтийн арга одоо RC гэж яддаг баруунаар бол reverse circulation гэж нэрлэж байгаа юм л. За энд бол баяжилтын бүс байна. За нэг 50 орчим сая тонн хөдөртэй ийм л газар байх шиг байна. Ингэж тодорхойлсон байсан. Тэгээд 50 сая гэдэг бол их том тоо биш л дээ, бас том орд болгоод ашиглана гэхэд тийм одоо Монгол шиг зам харгуй муутай хөгжөөг газарт бол тэгтэл Чарли Форстер нэг өдөр мэйл ирүүлээд тэр 105 дугаар цооногийн дээжийг над руу химийн лабораторид яралтай явуул гэсэн цахилгаан авсан би. Тэгээд тэрнийг аваад тэр дээжийн лабораторид явуулсан чинь урд жил нь шинжилсэн шинжилгээний хариугаас өндөр агуулгатай болж гарч ирсэн. 20 м зузаантай халхизны бүстэй ийм цооног байсан. Тэгэхээр Чарли Форстер юу гэсэн хөхтэй зэрэг энэ оюутлага төв аюугаасаа ингээд уршаагаа салбарлаад ингээд өргөжөөд томорч байгаа юм биш үү? Энүүнийг одоо өрөмдлөгөөр шалгах хэрэгтэй гэж компанийн удирдлагад санал болгосон. Компани тэрнийхэн дагуу мөнгө өгсөн. Тэгээд тэр ажлыг тэр цооногийн эргэн тойронд бас нэг эргэлттэй цогцолтын хааргаар өрөмдөд нэг 10 хэдэн цооног өрөмдөд тэр нь байхгүй томрохгүй болсон. Ийм байсан болохоор Ivanhoe Mines компани за ер нь бол BHP компанитай хийсэн гэрээний хүрээнд энэ орд газар бол бас сансанд өрж их томрохгүй байна. Энэ одоо хайгуул хийж байгаа газар нутг маань өөрөө дид үтс огт байхгүй. Улаанбаатар хотоос маш хол байрлалтай. Бусад одоо аймгийн төв болон дид үтсүүдээс бас л их хол ийм байршилтай болохоор одоогийн тогтоогдож байгаа нөөцөр бол
эдийн засгийн хувьд ашигтай үйлдвэр байгуулад явах боломж маш бага байна гэж үзэж байсан. Тэгээд ч одоо хөдөн тэр төслийнхаа хөрөнгийг ерөнхийдөө барах тал руугаа яваад ингээ байж хахад Чарли туршлагатай геологч энд ер нь гүний нэг өрөмдлөг хийх хэрэгтэй байна гэд 3 газар л гүний өрөмдлөг хийлгээгээд ингээд өрөмдлөгөө эхэлсэн 149, 148, 150 дугаар цаанаг. Одоо тэгэл 2 цаанагоо одоо 148 дугаар цаанагийг төв аюугийнхаа ардалд босоо өрөмдөхөр тавиад 149 дугаар цаанагоо нөгөө оюу толгой дээр өмнөд оюу гэдэг дээр налуу өрөмдөхөр тавьчихад 3 дахь цаанагоо одоо хаана тавих уу гэдэг асуудал гарч ирсэн л дээ. Тэгэл ерөөсөө шинжилгээний хариу ирсэн үү гэж байнга асуух бастай. Тэгээ шинжилгээний хариу ирэхээр зэрэг хамгийн өндөр агуулгын улаанаар будаад, дунд агуулгын цэнхрээр будаад, багавтар агуулгын ногооноор будаад ингээд дээшний хариу маань гардаг. Тэгэхээр нөгөөдөл маань тэр өндөр агуулгатай юм дээрээ үнцэлж дараагийнхаа ажлыг төлөвлөхөд нь маш чухал байдаг учраас ерөөсөө өглөө 4 цагт л дээшнийхээ хариуг хараад л тэгэл дараагийнхаа ажлыг төлөвлөөл явж идэг. Маш завгүй, маш тийм ирч хүчтэй, тийм мундаг баг байсан. Тэгээд яасан ч ядардгүй байсан, ажилдаа маш дуртай. Тэгээд ер нь бол маш хүндлэмээр тийм мундаг хүмүүс байсан. Геологчдод ердөө 3хан өрөм буулгах боломж байлаа. 148, 149, 150 дугаар өрөмдлөгийг хаана хийх вэ? Энэ бол хамгийн сүүлийн боломж. 1995 оноос хойш үргэлжилсэн итгэл найдвар. Харамжууга өрөмдлөгийг гэдэг байгаа цаана чиг энэ 590 м байлаа. Тий. Тэгээ энэ цаанд гай өрөмдлөг байдаг цаанд Гарамжаагүй 5 дугаар өрмийг хаана өрөмдүүлэх хүсэлтэй байсан гинэ? Яагаад заавал тэнд гэж гэхэд Гарамжаагүй үндэслэлээ хэлсэн юм а. Гадаад мэрэгжилтэн за энд 150-аар өрөм тавья. Юм болвол чиний цооног шүү гэж. Зүүн 50 дугаар цооногийг 300 м өрөмдөхөд 70 дахь метрээс гайхалтай өөрчлөлт гарч эхэллээ. Зүүн 50 дугаар цооногийг төв оюу толгойд тавьсан нь нүдээ олсон шийдвэр байжээ. Энэ алтан гурвалжинд 150 дугаар цооногийг геологч Гарамжавын саналаар тавьсан нь энэ билээ. Ялангуяа түүхт 150 дугаар цооногийн эхний 300 м-ийн дээжний химийн шинжилгээний хариу ёстой бөмбөг тэслэх мэт болж геологчдын магнат хийнэжээ. Дэвид Крейн Гарамжавнаар бүр босон харайж байсан гэдэг. Яг үнэндээ ийм хэмжээний баялаг агууламжтай хөрсийг урд өмнө хинч үзээгүй байсан юм. Дэлхийн томоохон урд газрыг нээсэн түүхийг харахад ихэнхдээ 4-5 том компаниг дамждаг гэдэг шиг оюу толгойч энэ түүхийг туулж л явна. Ivanhoe Mines-аас тэр үед ирсэн цахим зурваст ийм сайхан үр дүн гарч байхад ажил зогсох нь үхэлтэй ижил, үргэлжлүүл. Хөрөнгө мөнгөний хувьд санаа зовлтгүй гэж.
гал унтрахад тос нэмэх гэж ардын үг байдаг. Тэгээ 150 дугаар цооногийн эцсийн ариу хурж ирээд тэр чинь бараг 500-аад метр зузаан 1% биш 1 грамм гарна аттай. Тэгээд бараг 0.7% зэстэй маш баян хөдөр гадарч байгаа. Тэрийг хараад ер нь бүгдээр маш их сэтгэл хөдлөлтөй баярлал. Айванхоо компани нөгөө 2 жилийнхаа хугацаанд хийх ёстой ажлаа бүрэн хийгээд зарцуулах ёстой 4 сая доллараар зарцуулаад тайлангаа өгсөн айванхоод BHV өгсөн. BHV компани хөндлөнгийн одоо шинжилгээний компани оруулаад тэгээ энэ нөхдүүдийн одоо хийсэн ажил нь аль хэр үнэн юм гэдгийг судлуулад тэгээ нээсэн олсон юмных нь тоо хэмжээ нөөц нь одоо ямар юм гэдгийг Америк нэгдсэн улсын Америк гэдэг компаниар одоо судлуулсан. Тэгээ тэр үр дүнгийн одоо ингээд BHV-д өгсөн. BHV тэрнийг авч үзээд за энэ юу орд болвол яг бидний одоо хүсч хүлээсэн хэмжээнд арай хүрэхгүй байна. Та нар хэрвээ хүсвэл энэ ордыг өөрийнхөө нэр дээр шилжүүлж ав гэдэг ийм санал тавьсан. Айванхаа бол ухаантаас тэр төслийг ингээд өөрийнхөө нэр дээр шилжүүлж авсан. Үүнээс хойш яг 1 жилийн дараа буюу 2001 онд оюу толгоогоос хойхон вандан толгоогоос хойш асар өндөр хүдрийн баяжилттай нэгэн шинэ ордыг нээн илрүүлжээ. Яг үнэндээ Монголын говийн өмнөд хэсэг Эрдэнэсийн асар том орд байсан юм а. (2006 оноос уул уурхайн бас нэгэн аварга Рио Тинто стратегийн түнш болон орж ирснээр ажил улам бүр эрчимжжээ. Товчхондоо бол ийм. Ингээд 2010 оноос эхлэн их уурхайн бүтээн байгуулалтын ажлууд эрчимжиж эхэлжээ. Оюу толгойн бүлэг ордын нийт нөөцийн 80% нь газар дор байгаа шүү дээ. Тэрэндээ бид нар өнөөдөр хүрч чадаагүй, авч чадаагүй байна шүү дээ. Одоо ингээд алт зэсийн үн маш өндөр байгаа. Дэлхийн хэмжээнд эрчимтэй байгаад бол бас хэрвээ геологи хайгуулын ажил гадны хөрөнгө оруулалтаа бид нар дэмжиж зөв одоо ингээд орж ирээд ажиллах юм бол Монгол улсаас маш их потенциалтай олон ийм том орд олох ирээдүй байгаа гэж харагддаг. Энийг уурхай тэртээ 1997 онд гарамж явгаан 5 дахь цооногоо өрөмдөн гаргахыг хүсэж байсан газар. Геологчдын сүүлчийн найдлага. Ердөө 3 хон өрөмдлөг хийх боломж үлдэж, итгэл найдвар алдарч байсан тэдэнд боломж байгааг харуулсан түүхэн цооног билээ. Харин өнөөдөр энд 14,000 гаруй залуус ажиллаж, амьдарч, хөдөлмөрлөж байна. Эрдэнэтийн уурхай шиг үгүй ядахна түүний талтай тэнцэх хэмжээний орд газар олно гэж эхлүүлсэн ажиллаа. Харин өнөөдөр оюу толгой 25 сая тонн нөөцтэй дэлхийд 4-р тооцогдох томоохон зэсийн орд болжээ.
үзэгдэхнүүднээ үзэсгэлэнт төгс атлаа. Өвчүү цээжиндээ хичнээн их баялагтайг үүцээ нээх мэт бидэнд дэлгэлээ. Газраас доош түмэн алхмын цаана гайхамшигт бүтээл өрнөж байна. Энэ тухай дараагийн цувралдаа өгүүлэх болно.